Балкон дээр байсан шар тортой юм дотор булууны ясг байна гэж байх болов тий. Тайлж байгаа тараадах байхгүй. Яадын сувгийн албан ёсны телеграм сувгыг нэг байна. Шот. Чат макат. Яас иймээ. Йоо, за сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн маань зочноор та бүхэн thumbnail одоо тайтл дээрээс харсан байх кастер, стример, геймер, дуучин, жүжигчин, төвшин төгс дүн бах манд хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа бас нэлээ юм нэмэгдлээ. Тэр дуучин, жүжигч. За дуучин, бүжигчин ч бас нэмэгдээ явчлаа шүү нэлээ. Басар ч одоо дуулаад байдаг штэ тий. Нэрэ басар дуулаад байдаг болохоор тий. Тэгэхээр л дуучин бол байж болох гэдэг. Тэгээд ингэж контент креаторууд маань ямар үе шатлыг туулдаг, ямар их хөдөлмөр гаргадаг гэдгийг ер нь харуулсан, үзэгчдэд мэдрүүлсэн тийм подкаст байна. Ер нь бол контент бүтээн гэдэг чинь тэгэл айгүй их хүч хөдөлмөр шаарддаг. Тэгээ маш их нэлээд их юм ордог аахгүй. Үе шатлал, дараалал орно. Яг энэ шатлалуудаас бол би нэг олныг бол хийдэг юм уу. Над дээр ер нь хамгийн гайгүй ажлууд хийрэн штэ. Одоо жишээ нь яадын дээр гэхэд чинь надаас гадна манай Чинзо байгаа. Тэгээд манай Давка гэдэг эдитер дүү байгаа. Эсвэл манай Номоки хоёрны ингээд ээлжлээд скрипт гаргана. Киногоо үзэж суугаад бүр ингээд толгоогоо гашлагаад скриптээ гаргаад тэрэн дээрээ ингээд маазаа нэмээд эдитлээд одоо редакторлаад тэгээд над руу явуулна. Тэгээд тэр хоёр чинь ингээл за найз нэг юм кино бичиж байгаа шүү өөрхөө хэдэн цаг суун баг хоног моногоор суугаа алга болсон заяа. Хэдэн өдөр өдрөөр. Над дээр эренгот нь би нөгөөх нь ингээ нэг редакторлж гүйлгэж хараад өөрийнхөө нэмэх өгнүүдийг нэмэл хасаал тэгэл 20 эд минут 30 минут дуушаа явуулчихна. Тэгэл цаашаа очиж эдитер дээр дахиад хончин заяа. Хамгийн гол нь айгүй их мэдрэмжийг шаардаж хийх ажил байхгүй. Хоолоо уншилт. За тэгээд тэр цаанд бичиж байгаа, эдитлж байгаа гэдэг. Хүмүүсээс нөгөө нэг хөдөлмөр шаардахаасаа илүүтэйгээр мэдрэмжийг яг ингээ 100% шаарддаг. Тийм нэг тун таарах гэж байна тий. Тун хэтэрчээр амар болдог юм би бас ганц хоёрыг харж ирсэн шүү. Танаас хамгийн ихний видеоны талаар асуумаар байна л та. Анх YouTube дээр миний анзаарснаар 5 жилийн өмнө хаа тий 5 жилийн өмнө видео оруулж байх шиг байсан. YouTube дээр үү? Тий. Тийм YouTube дээр 5 жилийн өмнө видео оруулсан ч гэж тий. Тийм нэг жижигхэн видео 1 минут харангийн нэг видео 2 минутын ч үлээ. PUBG Mobile тоглож байгаа үеийн highlight видео дүү хийж өгч явуулаа. Тэгээд тэрийг би оруулж ирсэн байх гэж бодож байна хамгийн ихнийх. Тий, YouTube дээр хамгийн ихэнд оруулж ирсэн. Гэхдээ ер нь та YouTube дээр контент хийхээс өмнө Facebook дээр нэлээд стрим хийдэг байсан тий. PUBG Mobile стрим хийгээд байгаа шиг байсан. Яг анх би чи ингээд яг random Facebook гүйлгээ явж исэн чинь нэг таньдаг хоолой. Тэг юу вэ гэд сонсоод үзэл хийсэн чинь нэг л бүр таньдаг хүн болоо явчлаа шүү. Тэгсэн чи яг таны яг PUBG-гийн стрим хийж ирсэн. Ингэдэг байхгүй юу? Кинонд дуу оруулагч хийдэг. За тэрий чинь би бол бас нэлээ 10 хэдэн жил хийчихэж байгаа. Тэгээд кинонд дуу оруулаад сууж байхад бас нэг юм өөрийн дүрмөр гараагүй үедээ ойдд суух үе байгаа шүү дээ тийм ээ. Тэр үедээ ингээ утсаа ухдаг байхгүй. Тэгээ би чинь өөрөө бүр хар багасаа нэг тоглоомтой ойрхон өссөн. Тэгээ гэртээ тоглоом тоглоол ингээл компьютер дээр интернет байхгүй байсан ч гэсэн хөлөн бүх сакс макс тийм ээ. Эсвэл боттой доото тоглоо ажилладаг ч юм уу. Тэгэл унтчаал өглөө нь босоод ажилдаа явал ажлаасаа гэртээ орж ирэнгүүтээ тоглоол ингээл байж байгаа. Тийм л хөвгт байсан юм л та. Тэгээд ажил дээр тоглоом сонирхож үзээ. Candy Crush мураш тоглож үзээд. Тэгсэн чинь нэг өдөр нэг бууддаг тоглоом гараад иртээ. За энэ юу вэ гэд. Яг ковид гарахын өмнөх юм байна. Тэгээд ингээд PUBG Mobile татаа тоглоод үзсэн чинь нэг сонирхолтой. Тэнгот би ингээд дуу мууг нь хааж агаад ингээд кинонд дуу орж явахдаа ингээд хажуугаар нь ингээд текст уншингаа ингээд PUBG тоглоо суучих. Шинэ ертөнц нэгдсэн биз тий. Би чинь бүр ингээд яг үнэхээр тэн текст уншаад тэнгуутаа дүрс харангаа текст уншин штэ эн чинь бас тэр нөгөө хүнтэйгээ хайрцсан. Чихвчин дээр хоолойг нь сонсно. За ингээд юм 3 мэдрэхүү ингээд давхар ажиллаж байхад хажуугаар дахиад PUBG тоглолцсон сууж байгаа байхгүй. Буудалцаад. Тэгэлгүй яах вэ? Нэг иймэрхүү тийм ээ. Тэгээд ингээд 2 3 хоорондоо хэрэлдэж байхад ингээд хэрэлдүүлэнгээ ингээд буудалцаа гэж байгаа байхгүй. Болон болонд очиж хэвтдсэн заяа. Тэгээд
Нэг өдөр гэртээ ирээл нөгөө нэг тоглоомоо тоглохгүй ингээд Facebook ухацсан байжсан байхгүй. Тэгсэн чинь гарууд л тоглож байгаагаа үзүүлсэн тоглож шүү. Тэгсэн чинь манай найз Dota тоглодог. За хасмун гэдэг юм да. Цаа чинь ингээд Dota тоглож байгаагаа бас лайв хийсэн сууж. Сөөрх ингээд камер гаргацсан ингээд урдаас нь харцсан ингээд. Ингэсэн сууж байхгүй юу? Окей. Тэгээд гэртээ би нэг энэ PUBG Mobile-а тоглож ирсэн энэ юу н компьютер дээр болдсон болов уу гэж хайгаад үзсэн чинь эмулятор game loop гээд гараад ирдэг. Тэнгууд нөгөөдхийн татаа тоглоод үзсэн. Тэгээ би компьютер дээр болж байгаа юм юу гэж гар уцаа тоглож сууж байгаа. Тэгэл тоглоод эхэлсэн. Гэртээ тоглоол за энийг харин гэхдээ яаж ингэж олуулаа тоглож болдгийм байх үзье гэж бодонгуудаа PUBG Mobile Mongolia гэдэг групп дээр оронгуудаа тэнийг юм шиг өөрийнхөө аккаунтаар шууд лайв хийгээд тоглождог байхгүй. Тэгсэн чинь тэр чинь 1100 гар үзэж үзээд. Яг анхных нь стримийг 1100 үзсэн гэж юу? Тий. Тэнгууд нь за. Энийг би тоглож үзэх ёстой юм байна гэж одоо. Тэгээд нөгөө нэг юм олонтой байх дуртай анханасаа жоохон тийм entertainment гар юм уу. Тийм олон хүнтэй газар дуртай тиймэрхүү хүн баггүй юу? Олонтойгоо божигнаал явж байгаа тэртэй. Тэгэл нэг мэдсэн чинь байнгын лайв хийгээл тоглодог болсон байсан стример болсон үзсэн. Одоо тэгтээ ер нь таныг харж байхад ер нь 7 хоногт нэг 3 4 стрим бол хангалттай YouTube дээр явж байгаа шиг үлээ те. Би 7 хоногт бараг 7 явж байгаа шүү. Бүр өдрөө болол хийж байна уу? Тий. Одоо ер нь яг full time стример болсон байна та. Би Eden Entertainment гэдэг студид кинонд дуу оруулж байгаа. Өглөө яваад за зарим тохиолдолд өглөө яваад киногоо орчоод өдөр 90 гутаа гэртээ нэг хоол цагаа идэж уучаад за нэг жоохон амарчаа тэгээ гэртээ гэрийнхэнтэйгээ нэг 5 үг сольж үзчихэд ажиг хүмүүс байдгийг мэдчихэд тэгээд нохоогоо гадагшаа гаргаж бие засуулаад 2 мууртайгаа очиж нэг жоохон хэрэлдчихэд тэгээд өөрийн гэсэн бас тусдаа стримний өрөө засаад авсан. Тийм тэнд миний бас ирэх чөлөөт жижиг орон зай байна штэ. Орол хаалгаад өгчээл. Тэгэл тоглож чинь. Стримээ хий чинь. Тэгээд кинонд дуугаа оруулж байгаа. Стримээ хийж байгаа. Яадныхаа хоолойг уншиж байгаа. За тэгээд найзынхаа контент дээр нь бас орж нохонд нь дуу орж байна. За тэгээ ер нь би таныг яг дуу оруулалт гэхээр би нөгөө Family Guy айгу үзэх дуртай байхгүй. Тэгээ яг Peter Griffin-ий хоолойг яг ер нь бол одоо яг би яг сүүл ингээд ямар ч сабтайтлгүй ингээд яг нөгөө цаанаас нь ирж байгаа дуу оруулалтыг үзэхээр ерөөсөө наалдахгүй байхгүй яг таны дуу оруулалтыг үзсээр байгаа бүр чихэнд тасцсан. Тэгээд юу илээ нэг 11-р сизон хүртэл таны дуу оруулалт явж байгаа байхгүй болчтой. Тэгээд яг тэрнээс хойш үзэхээр нэг шаал өөр дүр үзээд байгаа юм шиг. Ер нь гэхдээ кинонд дуу оруулж исэн дүрүүдээс хүмүүс хамгийн сайн мэддэг тийм iconic дүр ер нь байгаа юу тань? Би Peter Griffin айгуу дуртай. Family Guy-ийн Peter Griffin чинь жинхэнэ гоё дүр байхгүй юу? Жохоо юм тэнийг дүүч юм шиг тэгсэн мөртлөө нэг тэгсэн зөвмж юм шиг тий. Сайхан задгаа гарна штэ бас. Миний жоохон тийм стримэн дээр ч юм уу эсвэл зүгээр амьдрал дээр байдаг нэг тиймэрхүү характер заримдаа гарч ирнэ мань үнээс. Deadpool бас миний амар дуртай дүр. Тэгээд бас Universal кино сонгууд дээр дандаа Deadpool миний дуу оруулалтаар явж байгаа хаа. Нэр нь тийм байж. Жоохон iconic дуу байх хэвээр. Бас тийм надрахуу характертай дүр шүү дээ. Юу вэ? Тэрнээс өмнө гэх юм бол дээр үед за Let's Eat ч юм уу эсвэл Goblin гээд нэг юм солонгос цуврал байдаг тийм ээ. Энэ минь тэгэл ер нь янз бүрийн кинонууд байдаг доо. Бүр дээр үеийнхаар ярих юм бол 24 цаг гэдэг ESPN Plus дээр гардаг байсан. Jack Bauer гээд мөрдөгч, тусгай алганы мөрдөгч. Тэрэнд дуу орж ийсэн. За тэгээд тэрний өмнө ч нөгөө Тэнгэрлэг нэгэн гэр бүл гэдэг кинон дээр Simon гээд хүүхэдтэй нэг кино байгадаг. Тэрний тэр одоо хоёр хүүгийн тэгээд охиных нь найз залуучууд гэж нэг аимшигтай дүрүүдийг те. Тэгээд эсвэл одоо боловсрал дээр байсан Thundermans ч юм уу, Thunderman-ы аав, эсвэл Доктор Колосо гэдэг туулай тухайн үед гардаг байсан Disney-гийн цовруулж жижигхэн хүүхэлдэйн кинонууд, хүүхдийн 20 минутын кинонууд эднэр мэднэр ингээл бүх юмд л дуу орж байсан. Одоо тэгээд ер нь хүмүүс айгүй эргэлзээтэй байдаг байхгүй юу? Угаасаа комментуудаас харагдтыг. Ингээл нөгөө одоо Батүлэг үлзээхэн ингээ бичлэгэн доор ингээ басартаа оруулсан байгаа шүү дээ та. Басрын одоо
Тэнгүүтэл комментэн дээр энэ нөгөө яадаг яах вэ гэдэг доор нь реплай дээр норж ирэх. Гүү наа чин Батүлэг яах өөрөө. Гүү чи яа хийм мэдхий гэдэг нэг тийм үл ойлголцоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг Батүлэг. Одоо тэгээд сонсоод ялгачихгүй даа гэж тэ. Тэгээд нэр нь хүний өөрсдийнх нь бодсон л юу л доо. Тэгээд намайг сонсоод таньж байгаа хүмүүс бол би л байна. Батүлэг гэж таньж байгаа хүмүүс нь Батүлэг л яг басар өөрөө ярьдэн штэ гэдэг бас гоё комментууд байсан. Тийм тий. Тийм. Дээд дээр чиний ээж зөв. Хамгийн ихний бичлэгч юу вэ? Тэгж хурж ивэл бүр гоё штэ. Тэгж л хэлэх гоё л та. Басартай хамгийн ихний бичлэг үү? Тий. Бэлгийн над руу нэг өдөр андаа гэж ороод ирж байна. Яасан гэдэг. Тэгсэн чинь завтай байна уу? Манайг ийм нохотойгоо ингээд ярилцаад явж байгаа нэг хөдөлцөөд явж байгаа нэг ийм видео хийх гэсэн юм. Тэгээд нэг ийм ганц хоёр ийм видео хийчих юм бол хоогооны ганц хоёр юу контентэнд оруулж үзье дөө. Одоо хөгшөрчлөө бас нэг тийм айхтар олон жил мэлээ байхгүй юм чинь ингээд хоогоо нэг жоохон ингээд бас өөрийнхөө контентэнд дүрсийг оруулаад авъя гэж маань бодсон юм. Тэгээд ямар нэгэн сурчлага байхгүй зүгээр ингээд хоогоо л ингээд оруулчихъя гэдэг. Тэгэл дандаа. За харъя. Тэгэл ингээд хоёлоо текстийг ингэж гаргах юм тэгж гаргах юм гэл. Нөгөө хамгийн анхны хой тэгнэж байх уу бро гэх тэ. Ингэж байх уу бро гэл. Энэ Falcon дээр байсан шар тортой юм дотор булууны ясыг байна гэж байх уу бро гэх тэ. Тэр бол байхгүй л шүү энэ тэ. Хамгийн анхны тэр текстийг хоёлоо сууж жагаад гаргаж ирсэн. Ингэчи. За тэгвэл мань нохонд ингэ хэлчих. Тэгвэл чи зөрүүлээ ингэ хэлчихвэл гоё юм байна шүү дээ. Тийм мань тэгвэл ингэчүүл гоё юм байна те гэж хоёлаа ингэ хоорондоо ярьж сууж жагаад нэг текст гаргахад ерөнхийдөө нэг 3 4 цаг сон шүү. Гэхдээ ер нь Монголд анх удаа гинт нохоо яриад эхэлсэн бичлэг тэрл бичлэг бах те энэ басрал бах те ер нь өмнө яг ингээл бод төрсөн дээр нохоо ярьжсэн тийм тохиолдол юм байхгүй бах те. Амтнд дууруулжсэн тохиолдлууд дээр үед бол ерөнхийдөө нэг хэд хэдэн тохиолдлууд байсан. Тэр нь яах вэ гэхээр бодлыг унших уу гэдэг нэг юм үздэг байсан. Тэр нь болохоор ингээд гудамжинд байгаа тагтаа магтаа тий эсвэл одоо гудамжны нохой муур зур тиймэрхүү юмнуудыг хараад ингээд уцаараа ингээд харж байгаа бичлэг хийцэн. Тэгээ нөгөөтгөн дээр дагаа ярьсан юмнуудыг бол би фэйсбүүкээс өмнө нь үзчихсэн. Тэгвэл яг ингэж зорж текст микст гаргаж бэлдээд зургийг аваад ингэж оруулж байгаа тохиолдол бол байхгүй Батүлэг анхны хаа гэж би бодож байна. Ер нь анх бол тэгэл шоклонд орж ирсэн л та Батүлэг явж ирсэн аа. Шууд нохоо яриад эхлэхээр зөвөр бүхэн шокрал. За тэгээд хоёул ер нь эргээд буцаад YouTube-ийнхаа ирээр орё гэж бодож байна. Ер нь гэхдээ одоо ингээл стрим хийгээл за бас ингээд тусдаа контентууд хийгээд нэлээдгүй хугацааг бас та ингээд YouTube дөнгөрүүлж штэ. Таны хувьд л ер нь ингээд бодоод хахад өвжи YouTuber гэвэл хэнийг нэрлэх вэ? Өвжи YouTuber үү? Тэ. Хид хидэн нэр хэлнэ. Ганц манцыг арай хэлж болохгүй хаа. За би энэ анардаг данкт айгуу дуртай. Бас л задгаа шүү. Өвжи гэхээр ер нь юу юм байна? Миний бодлоор ер нь түшиг юм байна гэдэг. Grimix-ийг би яагаад ч нэг юмнуудын айгуу сайн үздэг. Гэхдээ юмыг үзэхгүй мөртлөө Grimix-ийг би ингээд дараал мэдээд идэг. Айгуу игдүүтэй штэ. Тийм нэг юм игдүүтэй те. Игдүүтэй гэдгийг нь бол би мэднэ. Тэгээд видео зарим тоглоом тоглосон видеонуудыг би гүйлгэж үзэж хэвтэж үзсэн. Сөгжилттэй тийм гэхдээ ийм юм байлаа. Яг хүүхдүүдэд одоо ийм зөв хүмүүстэй ийм даруухан тий. Яг тэр хүмүүст бол айгуу гоё таардаг контент. Тэгэхээр ихэнх гэгээлэг тийм даруухан хүмүүс нь бас ихэнх хувиа Монголд эзэлдэг юм байна гэж харсан. Анар бол тийм сахилгагүй тий. Нээлттэй. Тийм жоохон надрахуу нөхөр штэ. Тэр Birdman гэдээ байна бас. Тий. Амар гоё. Тэг үзэх бас айгуу дуртай. За тэгээд дүүнерт айгуу дуртай. За мэдээж би төвшөг бол одоо өөрийнхөө миний одоо би бүр 8 9 настайгаас хойш мэддэг миний дүү штэ. Нэг газар өссөн. Төвшөг үзэх дуртай. За тэгээд жинзоогоо үзэх дуртай. Тэгвэл гоо нөгөө хажуугаар нь юунуудыг би мёд дуртай. CTS дуртай. За сүүлийн үед Lexor-ын бисэн тэр нэг юм хідэн реакшн контентуудыг үзсэн. Бас дуртай. Гомдооч хөтө зөндөө уг нь бол манай ютубер дүүнер зөндөө байна. Одоо ер нь яг сүүлийн үед
ямар контент бүтээгчид за тэр тусмаа ер нь ямар контентууд зах зээлд илүү удаан тэсэж те ер нь илүү үзэгчдийг их татж гин гэж таны хувьд бодож байна. Одоо ер нь жоохон бүтээлч контентууд за тэгээд хүмүүсийн одоо энэ за подкаст маягийн иймэрхүү яриач юм уу иймэрхүү контентууд хүмүүст айгүй их хүрж явах шиг байгаа. Эсвэл богино тийм short fun видеонууд. Яг MFTV шиг гэсэн үг шүү дээ. MFTV шиг бүтээлгэл зах шиг дээ. Тиймэрхүү видеонууд айгүй их хүнд хүрж явах шиг байлаа. Яг нөгөө юу яагаад гэвэл өнгөрцөн байлаа. Жохон урт тийм нуршуу контентууд. Тэгээ нэг цаг магийн тий бүтэн юм ингээл тайлбарлаж майлбарлал ингээд сууж байгаа ямарх юмуд тийм хүнд хүрэхгүй байх шиг байлаа. Одоо удахгүй энэ кинонд дуу оруулалт байхгүй болох юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тий AI байхгүй болох юм шиг байлээ. Тий. Гэхдээ AI бас хөгжинө гэдэг маань тэр AI-аар уншиж байгаа уншсан юмнуудыг харсан. Тэр бас хүмүүст юм ойлгуулад хүний сэтгэл хөдлөлгөөд яг сэтгэлийг хөндөд явна гэдэг бол бас цаг хугацааны нэлээд цаг хугацааны асуудал байгаа байх. AI шиг уншдаг сувгуудыг ч бас би харсан. За одоо жишээд 1-2-ыг хэлж болох да. Би тэгээ тийм юмнуудыг ч нэрийг ерөөсөө тогтоодог шүү дээ. Гэл гүйлгээл явчих юм чи. За жишээ нэг сүулт үзсэн бичлэг ч юм уу те нэг ямар кино байсны ч юм уу хэлжүүл. Гэхдээ ер нь би ингэж л бодоод байна л та. Яг нэг тийм муу гэдэг ч юм уу AI шиг ч юм уу уншдаг гэдгийг хэлэхээс илүү нөгөө магадгүй тэр одоо YouTube маань ч юм уу үзээд ч юм уу те за би энэ дээр нэг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Таны хувьд бол voice over-оор баг 10 гаруй жил ажилласан. 20 жил ажиллаж байна оо баг. 20 жил юм уу? Тэгээ 20 жил ажилласан учраас бас яг нэг мэрэгжлийн экспертийн хувьд бол зөвлөмж маягийн байх болол гэж бодоод байна л та. Энэ тэр гэдгийг сайн санахгүй байна. Анх эс аудиогийн ориглыг сонсоход би амар кринжилдэг байсан байхгүй. Анх эс аудио үзүүлж байна гээл. Тэгэн гутаа хөөс гээл нэг юм нэг цаанаал нэг юм нэг 90 гарцсан мөртлөө арай залуухан хоолоогоо өөрчлөх гээд нэг ингээд яваад байгаа нэг тийм хөөс 3 4 залуу малуу гэд ингэж ярьж байгаа нэг юм сонсонгот би ингээд тэр ажлыг хийдэг болохоор хажууд нөгөө нэг миний найз маань дуу оруулагчтай өнөөчнтэй Батбилэг мэлэг нөгөө хоёр ингээд барьсан болооч. Юу сойлгээд те. Тэгсэн чинь би сүүлд яг тэгээд сая өвөл واخгүй юу? Өвөл нэг видеог нь үзсэн. Тэгсэн чи амар гоё уншдаг болсон байт. Оргил. Тэ? Энэ хөөс аудиогийн оргил мөн бистэй гэсэн чинь мөнштэй ямар гоё болсон юм бэ гэ. Тий, надад ч гэсэн яг тэг санагдсан. Би чи 10 жил мэлдээ бүр сонсдог байсан. Тэг сүүлд сонссон чинь бүр үнэхээр нэг номыг ингээд тасралтгүй аюу гоё ингэж уншсан. Би ч бас нэг хоол бас нэг жижиг сайжиг унших гэж оролддог аахгүй. Тэгээ угаасаа нэг хоолоо уншдаг хүмүүсийг за энд нь тасалчиж. За энэ маргааш нь уншсан байна гэд угаасаа ялгагддаг штэ. Хоолоо шингрээл нэг жоохон бүдүүрээл угаасаа тийм ялгаатай байдаг. Тэгээд сүүл харахад л үнэхээр гоё уншдаг болчихжээ. Тэг өөрийнхөө хэм маягийг ч гэсэн яг гоё би болгоцсон байлээ те. Тэр гэхдээ хуучин тэр явж байсан хэм маяг бол яг баг ангийн хүүхдүүд л яг хүрдэг юу байхгүй тэр чинь. Жохон маяг гэдэг юм чинь. Одоо маягтай биш илүү дотгошоо уншдаг болсон байхгүй. Яг юм мэдэрч ингээд яг хүнд хүрэх гээд. Тэгээ одоо яадаг юмтэй. Яг л үнэхээр за ингүүл айлах юм байна гэдгийг ингээд мэдсэн. Тэгэн гутаа ингээд удаан уншаад ирэнгүүт хүнд ингээд юм дадал суудж байгаа байхгүй. Шар үс бас. Мэргэжил гэхээсээ илүү мэрэгшил гэж юм хүнд бас байгаа шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Хүн чинь нөгөө 100000 цаг хийчихээр тэрэн дээр мэрэгшээд ирдэг гэдэг. Таны бодлоор тэгтээ ер нь хандлт чухал уу? Чанар чухал уу? Одоо би хандлтыг бол ёстой хизээч чухалчилж үзэж байгаагүй. Чанар нэгдэг шүү дээ. Тэгтээ ер нь бол анханаас нь урлагийн сургуульч хүмүүс нэг заагаад өгдөг шүү дээ. Үнэн байгээд хандлтч биш, чанарч биш. Зүгээр л үнэн бай. Яг өөрөө л бай. Миний нэг контент бүтээдэг найзууд нэг ингэж ярьж ирсэн. Айгүй их ингэж хүч хөдөлмөр зарцуулаад 7 хоног суугаад за нэг 10 хоног судалгаа хийгээд бүр чанартай бичлэг. Тэгээ бүр ингээд бүх юмдаа ач холбогдлогууд хийсэн бичлэг хүн үздэггүй. Эсвэргээрээ 1-2 өдөр хийгээд ингээд нэг хөнкөө хийсэн видеонуудыг айгүй их үздэг гээд
Энэ тэгээд яг үзэгчдийн боловсралтай шууд холбоотой болж байна уу? Эсвэл тэр хүн үнэхээр л яг хүн үзэхгүй сэдвээр хүн сонирхолгүй айгүй чанартай хийсэн гэж яг бодсон юм болов уу? Хиндэ чиглэж чинь ямар аудиенс чиглэж чинь гэдэг нь байгаа байх л та. Жишээ нь миний өөрийн одоо энэ YouTube сувг дээр ч юм уу эсвэл одоо миний шинэ нээсэн байгаа Step Pro гэх сувг дээр ч юм уу те. Нэг тийм сувг нээсэн байгаа ш тэрэн дээр ч юм бичлэгүүд оруулаад байгаа. Тэрэн дээр юунууд уншсан юм одоо юм уншиж бас оруулъя гэж бодож байгаа байхгүй. Одоо жишээ нь миний энэ хоёр сувг чинь л гэхэд аудиенс нь шал өөр байхгүй. Тоглоом тоглож байгаа сувган дээр очиод би нэг танин мэдэх юм ярьчих юм бол тэрийг хэнж үзэхгүй байхгүй. Харин Очиод лайк дарчаал гоё шүү дунаа хаа гэж гараа явчих. First хамгийн ихэнд үзлээ гэж бичээ гараа явчихдаг байхгүй. Тэгэхээр юунууд яг хинт хүрэх вэ гэдэг нь л байгаа. Амар гоё хөдөлмөр хайж байгаа л хийсэн контентийг зүгээр өөр одоо телевизийн сувг дээр ч юм уу эсвэл одоо урлагийн сувг дээр ч юм уу иймэрхүү юм дээр тавиад ингээд өгөх юм бол тэрэн дээр ингээд хүмүүс ингээд яг таашааж үзэх байхгүй. Ямар гоё зураг авцсан юм бэ? Энэ ямар гоё судалгаа хийцсэн юм бэ гэдэг. ер нь бол тэгэл 3 газараа хийсэн л гэж үзэж байгаа юм ба шүү дээ. Тэгээд ер нь гэхдээ яг контент хийгээд одоо YouTube контент өмнө ингээ PUBG Mobile стрим хийдэг байсан. Одоо каст хийгээд явж байгаа. Олон жил ингээд контентын салбарт байлаа шүү дээ. Заримдаа нэг тийм шантрах үеуд ер нь тань гарч ирсэн. За одоо би ч нэг яахгүй дээ. Шоудж моочаал тэгэл ингээл дараа нь ингээд толгой өвдөө сууж байгаа. Би мэдэж чадахгүй байна. Болио. Гэх үйл байна уу гэхээс би ер нь бол юм юмд нэг тийм шантардаг ч юм уу. Эсвэл одоо яадаг ч хитрхийх. За ер нь хөөрдгүү гэхээс ер нь шантардаг юмнаас ухарч үзээгүй тийм хүн шүү дээ. Хитрхийх ач холбогдол өгцөн, хитрхий өндөр хүлээлт тавьсан юмнаас хүмүүс тэгээд унчаад идэх байхгүй амар их шантарч мантраад. Хамаг зүрх сэтгэлээ зариулаад бүр ингээд зүтгэж байгаа хүмүүс айгүй их шантардаг юм байна. Тий чинь бүр өнөхөд ингээд гарынхаа солгоо гараарай. За яг хамт байх хүн байна үз байхгүй тэгэл зайлна үз. Тийм хүн шүү дээ би чинь. Байх л хүмүүс байж лээ. Байхгүй хүмүүнийг бол тэр хитрхи хүний урд жүжиж ингэж хажууд өөртөө хандлт татах гэж ч юм уу те. Ингээд өөрийгөө эвдээл хүнд гоё харагдах гал дараа нь ингээл өөрөө новш хэрхэн баригдал явж явах гэдэг ч юм уу. Тэгээд нэг хүмүүс шуугаал юм болоо те. Та одоо тэгтээ яг ингэдэг үү? Одоо кино за нэг кино яд дээр бол кино контент уншиж байгаа. За тэгэнгүүт л басрын хоолойг уншиж байгаа. Ер нь тэгтээ контентуудаа уншихаас өмнө нэг тийм мэдрэмж байдаг уу? Одоо яг энэ вайрал болох юм байна. За энэ бол угаасаа гараад үзэгчдийг шугуул гэсэн тийм мэдрэмж ер нь байдаг уу? Үгүй ээ. Тэгээд юм унших болоод тэгээ над дээр тэр текст тэр хоолойтойгоо ирж байгаа бол угаасаа вайрал болох нь тодорхой шүү дээ. Тэр чинь насаараа хийчихэж байгаа. За тэгээд цаана би мэдээж би ямар ч мэдрэмжгүй тийм таг хөлдүү гартаа бол хамт юм хийхгүй шүү дээ. Тэгэхээр бит хоёр ойлголцдог байж таарна. Тэгэхээр угаасаа л вайрал болох нь тодорхой хэмжээнд хангалттай тийм хандлт өндөртэй байх нь тодорхой гэдгийг өөрөө мэдэн шүү дээ. Тэрнээ мандаа тэлтэй байдаг. Тэгвэл угаасаа л яг контент хийхдээ л мэдэрдэг юм биш те. Гэхдээ угаасаа яг хийж байгаа юмдаа хүн өөрөө ихтгэлтэй байхад миний хувьд бас яг тгий санагддаг байхгүй. Яг өөрөө ихтгэлтэй байхад за энэ бол угаасаа л ингээл үзэгчдэд хүрнэ энэ бол угаасаа болно гэж бодчихвэл. За одоо ингээд за нэг нууд сонсдог дуу гэдэг шиг те. Яг YouTube дээр ингээд нэг тийм нэг олон хүн мэддэг. Тэгсэн хэрнээ нэг тийм hidden treasure гэдэг штэ. Нэг тийм сувгууд байна уу танд яг ингээд гадаад Монгол хамаагүй яг нэг хүмүүс мэддэггүй. Тэгсэн хэрнээ яг цөөхөө хэдэн community-тэй тэгээд нэг юм нууцлж үздэг ч юм уу те. Нэг юм хүн мэдээж K бол аимшигтай тайлбарлагч. Тийм угаасаа ярих юм байхгүй. Тийм тэгээд яг тэр нэг хүний мэдрэмж тэр харизм те. Одоо ингээл шивнээл ярьж байгаа энэ бүгд тэгэл ингээд тоглогчоо мэдэрчж байгаа тийм ээ. За байж байгаа наа манай хаан гэл ингэж орж ирж байл ингэж байгаа. Энэ бол амар гоё ихгүй. Тэгээд зарим хүмүүс тэгээд тоххой та нас чи ингэдэг тэгдэг гэл. Тэнгот нь зайлаач наадаа өөрөө зүгээр сонсоод үз. Тэгээд яалчгүй угаасаа бас яг маш удаан тоглолцсон хүний хувьд за тэгээд илүү олон бас нэг байнга тэмцээн үзсэн. Тэгээд урлагийн салбартаа бас өөрөө
нэлээд удаан ажилласан хүн шүү дээ чинь зооч. Тугны TP Talk гэж зөвлөвжсэн те. Тэр чи өөрөө эдитер, найруулагч, продюсер байсан хүн байхгүй юу? Тэгэхээр энэ хүний мэдрэмж гэдэг юм чинь бас тань чи ингээд юм тайлбарлахад арай нэг өөр өнцгөөс гаргаж ирээд яадаг те. Нэг жоохон official талын байх гэдэг. Тэр нь бас ингээд надад амар гоё таалагдав. Би ч өөрөө бас кастер хүн шүү дээ. Тийм шүү дээ. Таны дээр кастинг талаар нэг сайхан ярилцъя л да. Та хэдэн хоноос каст хийж эхлэв? Бараг мэдэхгүй шүү дээ. Би одоо тэрийг мартчихсан шүү дээ. Би ер нь өөрийнхөө дуу оруулж исэн контентийг мартчихна, өөрийнхөө тоглож исэн контентийг мартчихна. дараа нь явж За байц. Тэр чи одоо юу юм бэ? IC 3 дугаар байранд ордог жилийн дараагийн жилээс 20 оноос юм уу та. Таныг тэгдэг бах те. Ингээл гадуур ивж гэтэл та нөгөө кастер мөн үү? Эсвэл гадуур ивж та нөгөө нэг басар мөн үү? Дунуу гэл. Тэр хүмүүс тэгдэг шүү дээ. Дунуу гэдэг чинь миний аав нэр ихгүй юу? Би бас таны яг нэр юм байх гэж бодож байсан шүү дээ. Хүмүүс миний хожигж бодд юм лээ бүр. Би чинь дунуугийн төвшин төгс гэдэг хүн байхгүй юу? Тэгээд одоо хүмүүс намайг тэгдэг юм уу? Ямар ядаргаатай урт нэртэй сувгтай байдаг юм бэ? Төвшин төгс дунуу гэх тээ. Сүүлд би Stepro TTD гэж нээчээд байна. Богинохын нэртэй үлээгээд ялгаа юу байгаа? Ялгаагүй л байгаа байхгүй. Манай аав өнгөрөөд нэг 10 жил орчим болж байна. Тэгээ би чи айлын эрхэхийн зөвхт байсан. 1942 онд төрж байсан. Манай аав. Манай ээж 1950 оны хүн одоо байдаг. Тэгээ би чи өөрөө 1988 оных. Ах эгч нар хоёр ах хоёр эгчтэй байсан. Тэгээ тэд тэр хүмүүс нь одоо надаас дэшээ шууд яг миний дээдлих гэхэд шууд 15 насны зөрүүтэй. Тийм хол зайд төрсөн хин зүгт байхгүй юу? Тэгвэл ирэх байхаас зарахгүй юм тий. Нэг өдөр хууч надад урсгсан чинь төөгээ. Тийм дээ. Нэг юм сахилахгүй бар бацаа. Гараад ирж байгаа байхгүй хууч надад урссан чинь. Тэгээд аавыгаа амьд байхад би кинонд дуу оруулдаг. Нэлээд одоо хийцэн. Тэгэн гот ингээд хүн чинь хүүхдээрээ бахарах гээд хүний эцэг чинь. Тэгэн гот телевизүүд ингэдэг штэ. Дуу оруулсан тэрний тэр гэд хэлдэг. Тэгээ миний ажиллаж байсан телевиз болохоор SP телевиз. Тэгээ бид нар өөрсдөө нэрээ хэлэхдээ дууруулсан жүжигчид Бацая, Цэнцэрэн, Ганзараг, Төвшин төгс, Баярмаа гэл ингээ явждаг. Тэгээ ингээ нэрийг бүтэн хэлчин гут зөвөр ингээ нэрнүүдээ хэлээ явчихсан гот овог байхгүй болчихгоо. Тийм байна. Тэгээ бид нар ч бол уг нь тэгээ штэ бүр. Дууруулсан жүжигчид гээл Самбууд оржин Цэнцэрэн, Дунуугийн Төвшин төгс. За тэгээд Ганбатын Ганзараг гэл ингээд бүтэн овогтойгоо уг нь би мэдж байгаа хэлэхэд их амархан байгаа шүү дээ. Өөр сүгүүд бол хэлтэй. Тэгэн гот аав ягаад овогтойгоо хэлчих болдгүй юм чи энэ гэл гомдолч монголоо заяа. Чи миний хүүхд муу юм уу энэ гэл. Муу юм байгаа үстэй чи ягаад овогтойгоо хэлчих болдгүй. Хард ядаргаалаа. Гастр ажлаа хийгээд дуусгаад гарахыг л бодсон шүү дээ. Тэгэж угаасаа ингэж хэлдэг. Бус цогууд нь тэгээд нэртэйгэл хэлээд ах юм. Жигдрийн дарамсран гээл те. Гомби 10 гэл ингээл хэлдэг гинэ. Лай. Тэгсэн чинь өөрхий яг аавыгаа өнгөрсний дараа л тэр үг миний толгойд орж байгаа. Яагаад би нэр хоёрын хооронд ганцхан үгэн дээр ингээд өөрийгөө сонсохыг хүссэн байж тээ. Би аавынхаа нэрийг яагаад нэг жижиг юм дээр өөрийнхөө чадж байгаа юм дээр гаргачих болдгүй. Ирэх юм болоо бацаа ингээд. Тэгэл тэрнээс хойш Төвшин төгс гэдэг нэрний өмнө заавал дунуу явдаг болсон. Дунуугийн төвшин төгс. Тэгвэл аавынх нэр юм биш те. Одоо яг маа үзэгчд ч гэсэн ер нь одоо л баг мэдчих магадгүй. Хүмүүс дунуу мунуу гэж дуудвал би дуртай л байдаг. Тэгвэл гоё яг бүр эсрэгээрээ та бүр одоо ингээд аавынхаа нэрийг алтаршуулж явж байгаа юм байна шүү дээ ер нь л. Тий. Одоо бол аавынхаа нэрийг гаргаж байгаадаа баярлалаа. Би муугаар хязгаарч гаргаагүй. Тэр л одоо том бахархал шүү дээ тий. За одоо тэгэд ер нь YouTube дээр Stepro гэсэн тий. Stepro TTD гэдэг. Stepro TTD юм уу? Төвшин төгс дунуу. Тэгэд одоо яг YouTube дээр таны хий гэж бодсон дараагийн алхам нь яг юу вэ? Яг контентын тал дээр одоо яг нэг шин юм хий гэдэг. 2 3 бодсон юм бол байгаа. Хамгийн ихэнд ямар ч гэсэн би нэг жоохон аимшигын юмнууд өөрөө бас шүн. Одоо ингээд миний хажууд сонсож айх хүн байхгүй шүү дээ миний өрөөнд.
Би ч тусдаа өрөөтэй болцсон байгаа. Тэгэхээр одоо манай хүн сонсож байгаа байхгүй тий. Ээж сонсож байгаа байхгүй. Нохом хомуур зурч бас нэг гин чанга дунгуур гоцооч штэ. Тийм байхгүй. Одоо өрөөндөө яг аимшиг юм ингээд уншаад бол бас амар гоё мэдрэх баг. Тэгэхээр би ямар ч нэг тиймэрхүү юм уншия гэж бодож байгаа. Ямар ч тэр сувг дээр бол төрөл бүрийн контентуудыг хийж үзье гэж бодож байгаа. Тэрнээс өмнө нэг төлөвлөсөн байгаа юм нь юу вэ гэхээр чита рол плей гэж Монголд нэг төрөл байгаад байгаа шүү дээ. Тийш те нэлээд том комьюнити байх шүү байна те. Тэгэхээр чита рол плей тоглогчид, хуучин тоглогчид. За тэгээд одоо тоглодог тоглогчид. За тэгээд үзэгчид читагийн бас тийм нэлийн сайн үзэгчид байна шүү дээ. За тэгээд одоо нөгөө нэг админууд гэсэн иймэрхүү хэдэн өнцгүүдээс нь ингээд хүмүүсийн нэгээр наваад уулзаад нэг подкаст маягийн юм хийж үзье гэж бодож байгаа. Тэрийг тэгтээ би яг ингээд бас урд урдаасаа харж суух зарим дугаарыг хийн. Ер нь онлайнаар ингээд Discord дээр сууж байгаа ч юм ярьдаг. Иймэрхүү дугаар хийчихье гэж бодсон байгаа. Дахиад ганц 2 ч юм байгаа. Тэгвэл ер нь бол одоо удахгүй үзэгчд маань бас залахгүй юм уу шаа. Гой контентуудыг хүлээ авч үзэх юм байна. За одоо хоёлаа ер нь стримерийн амьдралын талаар стример байх, ер нь гейминг стример байх. За камерны өмнө одоо энэ чинь нэг стрим басаад бараг 4-5 цаг. За удах юм бол бүр 10 цаг суун штэ. Ер нь стример байх хэрэг. Ер нь ямар хөө стример байх уу? Одоо нэг ялгаа байдгүй штэ. Камер асснаас эхлээ зарим хүн шал өөр болдог юм байна. Ингээл одоо ингээл юм амьдрал дээр байж байгаа байдлын ганц хоёр бацаантай тааралдаж харж үзсэн байхгүй юу? Би бас хэр оргийн хүмүүсийг нэг бацаамцаар дуудаад байдгүй. Тэгвэл одоо дуудуулах юм а хийсэн л нөхдөд байх нь дээ. PUBG тоглодог бацаанууд шүү. Бусд нь бол одоо энэ YouTube-ийн контент хийж байгаа дүүнер мөнэр тэгэл энэ найзууд дундаас ер нь бол тийм тэгэл худлаа жүжээд гэдэг гар юм бол надад байхгүй заяа. PUBG мобайлын контент хийдэг нэг ганц хоёр гарууд байгаа. Шал өөр болдог. Тий. Тэгэл ингээ зүгээр л ингээд би ингээд стрим харангуйтай хөөх. Ямар амар гоё зүг хүн байсан юм бэ гэж бодож байгаа байхгүй. Уцлаараа ирэх мөндөд үзэгчтэй. Тий. Би стрим дээр ингээд юм хараалын үг ингээ хэлүүлмээр гэнэ. Төөгийн хата хамт тоглохоор хараал хэлээд идэх юм аа. Тэргээд нэг бацаа подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Orange болон CU-гийн бүх салбар, Сансар, Carrefour-ийн бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ийн бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сонсороо. Level up цаг боллоо. Level up цаг нь яг одоо. Doritos-ийн хацас бүр хатгалцлын ихлэл. Doritos-ийн амт бүр адреналин шиг мэдрэмж. Найзуудаа цуглуулад газ шиг халуун хөгжилтэй байбаа дээр газ шиг халуун хөгжилтэй байбаасаа. Doritos It's Break Win. Гэтэ одоо хоёлаа ингэж стриминг ярьсных ер нь гэтэ миний харахад ийм санагддээ. Одоо Facebook дээр стрим хийх, YouTube дээр стрим хийх, ер нь энэ хоёр платформ үзэгчдийн комент, за одоо тэгээд үзэгчдээс ирж байгаа ер нь тийм реакшнууд те эдгээр ер нь хэр ялгаатай санагддаг вэ тань? Манай YouTube-ийнхэн бол маш соёлтой үзэгчд. Маш соёлтой. 99.5% цэвэр тийм яг соёлтой. За боли би дутчих. Эсвэл би за миний байх газар биш байна гараа явчихдаг. Эсвэл ингээд яг гоё харилцаад байж чаддаг. Айгу үнэн ч гэдэг те ер нь. Тэгээ YouTube ч яг хэвдээ ялгаа нь юм байлээ. Нөх хүмүүс утас муцаараа ороод юм үзэхээр гадуур явж байгаа дата матагаараа үзэхээр тэр нь жоохон дата өндөр үргэлжддэг. Тэгээд нэг тиймэрхүү байгаа болохоор насны ангилалтай нөгөө нэг Gmail нээгдээд YouTube-ийн комент бичиж болдог. Нилээ хийх ихэмтэй юм байна шүү дээ. Тий. Насны бас жоохон насаар ч ангилж тэр YouTube ч юм гаргаж өгнө шүү дээ. Тий. Facebook гэж байна.
Facebook дээр бол тэнд 10 настай хүүхэд өөрийгөө 45 таа гэж аккаунт нээсэн ч болж байгаа. Тэгэл орж ирээ зүгээр тэнцээ ингээд дураараа юу яа чин тэгэн гутаа ингээд Facebook чинь нөгөө нэг сошиал багц магц гэдэг дата багц нь байдаг гэдгийг өнөөдөр би сонслоо. Тэгэн гутаа тэрийн ингээд үнгүй хэдэн хоногор нөгөө 3 гигабайт ав бол тэд үнгүй гэл те. Гейминг багц, сошиал багц гэл. Тийм юм шиг байж л те. Тэгээд яг Facebook чинь өөрөө нөгөө нэг бас дата их бага үрддэг тийм юу юм бэ лээ. Платформ юм байл. Тэнгүүт л бүхэнд л хүртээмжтэй болчихж байна л да тий. Тэнгүүт нэлээд сахилахгүй гаруу тийшээж үзэж эхэлж байгаа. Тэгээд тэрэн дээр юм нэг хуурамч аккаунттай нөхдөөч их дураараа загнана штэ. Токсик гэж одоо дийлдэхгүй. YouTube ч юм болохоор Gmail нь холбоотой байдаг болохоор ямар амархан юм бэ? Контактлах боломжтой. Холбоо барих их амархан байна тий. Одоо хуулийн хүрээнд холбоо барих ч гэсэн их амархан тийм ээ. Тэнгуут нь Facebook дээр болонгууд чинь тэр нэг баахан дураараа зүгээр нэг юм нэгийг гаргаад дахиад зөрүүлээд орчхоор юм. Баахан юм. Надад зориулж аккаунт нээдэг хүмүүс байдаг байсан гэж бодлоо Facebook дээр. What тэнд юу бүр toxic comment бичих гэж таныг доромжлох гэж үү? Нэр нь бүр toxic comment байгаа юм чинь. Нэр нь toxic comment гэдэг нэртэй юм тий. Одоо нэрнүүд нэрээр их л одоо дуунууд дээр төвшин төгсөн энэ. Юу мó энэ. Яа. Би бол одоо хэлээд яах вэ? Би өөрийнхөө стрим дээрээс хамаагүй хэллээ л дээ. Чиний контентийг хүнлээд би бас тэр өгнүүдийг хэлээд яах. Тэгтээ гайгүй. Амар өгнүүд өгөхгүй бид нар ч хэлж штэ. Бас нэлээд чанга өгнүүд өгж байгаа юм чи чаа. Бас л тэгвэл зоригтой байх шүү те. Тэгэхээр toxic comment бичих стриминг тал дээр бол платформ шүү дээ. Тэгвэл энэ хоёр юм байд. Хоёлаа тэгвэл нэгэнд toxic comment ирсэн их. За одоо яг хамгийн сүүлд тэ нэг за яах вэ нэг ингээд нэг өр өвтгсөн гэх юм уу тийм комент байна уу? Сүүлд орж ирсэн toxic. Өр өвтгсөн гэж гомдоос нь уу? За яг нэг орсон гэх юм уу те. Орсон уу? Хараад зөвхөн үнэн ч юм уу? Байхгүй. Ер нь та toxic comment тоодгүй юу? Тоо шүү дээ. Тоох уу? Дургу өргсөн байх юм шууд хэрэлдэн шүү дээ. Газар дээр нь урдаас нь маа гэж хурууга гаргаж ирээл. Шууд стрим дээрээ. Тий. Шууд камер руугаа маа чи гээл бусд нь уучлаарай. Маа чи бол маа гэж хурууга гаргаж. Юу юм чи? Гөлгөм нэг эхэлж байгаа юм чи. Ер нь бол тэгвэл toxic comment-д нэг тийрэлдэггүй юм байна те таныг. Нэг хайхтар тийрүүлэхгүй. Би чи ер нь тийм тийрч уурлах юм том баг шүү дээ. Намайг уурлуулах гэж бол нилээн юм болно доо. Уурлуулсныхаа дараа тайвшруулах гэж харин нилээн юм болно доо. Ер нь нэг тийм хүмүүс байдаг штэ. Ууралдаггүй. Нэг уурлахаараа бас дэлбэртлээ уурладаг те. Хэсэг хугацааны дараа ууралдаг гэхдээ жил мэлд нэг удаа 2 жилд нэг 3 жилд нэг ч юм уу. Тэсэрч ууралдаг. Тэрнээс нэг захын нэг жижиг уурлах юм бол байлгүй байх комент. Зайлмаг мөлгөм гээл те. Гэхдээ ингэдэм юм аа. Угаасаа toxic comment-уудын хувьд яг танихтай ч гэсэн надад яг ижлэхэн тохиолдол байдیں۔ Яг ингээл нэг бичлэгэн дээр ингээл toxic comment бичээл яваа л гэдэг. Бүр ингээд спамда байгаа л гэдэг. Тэгээ би ингээд channel-ийн бандаад хайт хийгээ тэгээд алга болгоолоо баг. Тэгсэн хэрнээ дахиж өөр сууг нэгээл орж ирээл бичээл гэдэг. Надтай хэрэлдэх юм бол манайхан шууд очоо бандаа явчихна. Модераторд нь бол сайжлаач те. Instagram руу бол миний Instagram руу бол нэрээр гейм орж иж юм бичихгүй дээ. Хоёлаа нэгэнд одоо кино та одоо яди сувг дээр кинонд одоо холоо уншаад яди ч одоо баг 2 жил болж байна уу? Жил гарсан болж байна уу? Жил хагас мас болж байна. Тий. Тэгэхээр ер нь хоёлаа манай подкаст нэр киноны талаар ярихгүй өнгөрөөж болохгүй. Хамгийн сүүлд ямар кино үзв? Гоё кино. Үзв гэж үү? Тий. За би ер нь их кино үзээд байдаг юм аа. Өчигдөр биш ээ юу яриад байгаа юм бэ? Сая энэ 7 өдрийн 4 дахь өдөр хэвтэж байгаад нөөр үлс үзсэн. Мүүдэр би нөөр үлсийн эхний 2 сизний хоёулангийн сууж үзсэн, хүлээж үзчихсэн. Бас манай дүүгийн хангийн найзын хийж байгаа эрхэм бүрэн гээд бүрний чи манай одоо энэ багийн бэгүүний багийн чи миний үеэлд байхгүй юу? Тийм үү? Тий. Тэгээд дүү тэр найруулагч эрхэм бүрэнтэй нэг анги байсан. Тэг ингээд бүрнэг хийж байгаа гээд тэгээд одоо тэр хийж байгаа тэр хийцлэл тэгээд тэр их айгүй их хөдөлмөрлж гаргаж байгаа бүхэл бүтэн хот өөрсдөө ингэж хийгээ тийм ээ ингэж гаргаж байгаа
Тэгээд зохиол нь ч гэсэн тийм гоё бай. Өвөр мөцөөр ингэж гарч ирж байгаа. Тэгээд зураг авалт найруулагчийн шийдэл гэж ингэж гоё гарч ирж байгаа. Ийм киног үзэхгүй байх юм ч арга байгаагүй надад. Тэгээд би үзээлх. Сүүлийн үед л одоо нөөр үлсэл угаасаа л Game of Thrones яг нэг хэсэг бүгд шуурж үзсэн шүү дээ. Яг тэрэн шиг ер нь монголчуудыг шуурж үзэж явах шиг байна. За ер нь гэхдээ яг тэр цэм таны хувьд бол кинонд дуу оруулагч те тэг ингээд яг бүр ингээд сэтгэлд нь үлдсэн тийм киног үл юу яг ингээд дуу оруулж байгаа л яг нэг өөлөлдөг сцен тэр ч юм уу хоолойн загирдаг ч юм уу те тэр диалогийг хэлэхэд тэр хүний өмнөөс та ингээд бас жүжиглээд тэр дүрийг өөртөө тохиолдол зөндөө гарна шүү дээ. Тэгээд одоо би яг сэтгэлд үлдсэн юм юу гэдэг юм бол тоо. Яг бүр нэг хариулт диалогийг хэлэх гэсэн чинь хоолойн жижирдэг ч юм уу те. Надын хувьд л нэг ийм байдаг аахгүй би яг гонигтэй кино ярихаас аль болох зайлсхийдэг. Яг өөрөө ингээд орчдөг аахгүй яг ингээд скрипт уншиж байгаа л яг төгсгөл хэсэг дээр нь энд нэг жоох хэцүү юм болж байгаа юм байна да. Гэтэл яг тэрийг ингээд бүр өөрөө ингээд уншицсан явж байгаа. Яг тэр хэсэг дээрээ л хоолой зангираа. Заримдаа бүр рекордо зогсоож байгаад тэгээд үргэлжлүүлдэг үед ч яг танд бол тэгтээ тийм хэсэг зөндөө байгаа гэж бодлоо. Аавыгаа алдснаас хойш хэсэг хугацааны дараа нэг солонгос кинон дээр амар уйлж ирсэн. За нэрийг мартчихжээ. Аав нь хүүдээ бэлэг авч өгөх гээд жоохон хүүдээ нэг бэлэг авч өгөх гээд хөдөлмөрлөөд ингээд ажил хийгээд яваад байдаг. Тэгээл мөнгө нь байхгүй болчихно. Нэг тим кино орж үзсэн. Тэр бас тийм хөөрхөө. Нэг амар жүжигч тоглоогүй тийм гоё кино, тийм амар супер кино байгаагүй л дээ. Юнивишний кино сан дээр нөгөө хямдхан орчдөг нэг хэдэн киноных нэг нь байсан. Яалчгүй миний сэтгэлд хүртсэн тэр ч одоо яг нэг ситуац тэгээд харагдаж байгаа юм л та. Тэгэл тэрийг хараад ингээл бэлгээ аваад очиж байгаа. Тэр хэсэг дээрээс амар болж байсан. Яг ямар диалог байсан бэ? Текстийг мэдгүй ямар ч сан хаалгануудэл орж ирэл тийм нэг иймэрхүү одоо бодох нь манай аав хэлжсэн үгийг л хэлжсэн байж магадгүй хэлдэг үг юм ч юм уу. Тэгэл бүр яг тий. Ой, нааш ороод энэ цоо гэдэг нэг чөлөө нэг тиймэрхүү үг байсан. За хар гэж чөлөө нэг тиймэрхүү л үг. Тиймэрхүү л энгийн л диалог байх хэвээр. Нэг юм юу байдгийг. Гэртээ харих замд үлээ нэг тийм солонгос кино үү. Хойд солонгосууд хоёр хүүхэд хорих лагераас оргоод зүхтаад хятадын хэлмэлээр дамжингуудаа Монголын цөлд ирээд үхэж байгаа. Монголын цөлд ирээд үхдэг тэгээд өмнөд солонгос гараа явцсан байсан. Аав нь Монголоос олж явдаг. Дуустдаг нэг тийм кино байдаг. Шархтаал ингээ шархан дээр нь харахны арьс тавьчулсан зүгээр идэгчдэг гэдэг нэг хүмүүс хүүхдүүд нэг нэрээ тоглоод тэр хойд солонгосын хорих лагерт нэг нь тэгээ хэлсэн чинь харахны арьс өвчөөд ингээд аваад тавьчихсан нөгөө тэгээ идгэж өгөх гээд нэг дүү дээрээ ингээд авиж тавьчихсан чинь нөгөө тэг ингээд өвтөж мөтөөд ингээд яаз. Тэгэл гараал цухтаал өмнөд солонгос орно ав дээр очно гэл ингээд явж ирсэн чинь хоёр хил дамж яваад Монголд ирээд өгчдөг. Тэр бол амар өрөвдмөр кино. Яг тэрний тэр цөлд явж байгаа одоо эрхчлөөтэй боллоо ч юу лээ. Одоо баг эрхлээч лөө. Аав нэрлээч лөө гэдэггүй. Яг тэр хэсэг дээр ингээд яг тэр бас яг гацчихсан. Дуу орж явахдаа уйлал. Гэ нөлөөсөө цайл. Саяхан бас юм дээр уйлж байсан би сайн санахгүй нэ. Ер нь гэхдээ дуу орж явахдаа зарим тохиолдолд амар уйлж байдаг. Харин тий. Би бас яг тэгвэл миний нөхцөл байдалтай бол ижлэх юм байна. Би бас нэг ингэж ийсэн. Мөнх дуунх ямар нэг юм аварсан гэд хүүхэлтэй кино. Монголын. Тэр театрын бүрийн хэмжээний кино гаргасан бид хэд. Одоо баг 3 жилийн өмнө ямар нэг юм аварсан гэд. Миний хувьд л нэг найруулагчаар нь ажиллаж байсан байхгүй. Тэгээ бид хэд киногоо гаргаад тэгээд тэр чинь 2 сар тэр анимашны зүгээр хийгээ суудчихж байгаа шүү дээ. Зүгээр л хийгээ суудчихж байгаа. Манай хэд буудуулаад нэг лазерын буугаар буудуулаад 10-ах ингээд торон дотор үлдээд миний дүүнэр гэдэг орилдог сцен байдаг байхгүй. Тэгээд тэрийг би өөрөө ингээд эдитинг хийгээд лазерын бомбоо нэг гэрэл мэрлийн тавиад ингээд өөрөө эдитинг тусгай эффектийг хийж байгаа шүү дээ. Тэр үедээ юу ч ингээд мэдрээгүй ингээд.
За ингэчлээгээд нэг жоохон тэр хэсгийг сонсоод нэг жоохон эвгүй болоо тэгээд орхиод дараа нь эдитийн нэг кино театрт үзэж байгаа байхгүй юу. Тэгэл яг тэр хэсэг яваал эхэлсэн. Би бүр кино театрт нээлтэн дээр сууж байгаа шүү дээ. Ингээл цэмцээгээл кино бид ичиг киногоо нээсэн бөөм баяр. Тэгэл ингээл манай мөнх туунх ингээл тэр эдийг ингээл лазер буугаар буудаал. Тэгсэн чил 10 ах. Миний дүүнэр үгүй гэл уйлдаг баг. Тэгсэн чи би дагаал хэлсэн. Театрт. Тэгэл үзэж байгаа хүмүүс гайхаал энэ залуучуудаа юу болоод энэ нэг алдан болдоо гарсан байх таа л гэж бодсон. Яг сони юм байл шүү дээ. Наа чи юу вэ шүү дээ. Яг би бүр санчлаа. Би гомбч ахыг явахт нь амар үйлсэн шүү дээ. Нэг харуулаа доо. Тэ. Та тэгтээ ер нь яг ямар жанрын кинонуудыг голчилдаг вэ? За одоо жишээ түүхэн, тулаан голч би өөрөө үздэг үү гэж эсвэл голчилж үздэг вэ? Тулаантай. Тулаант кинонуудаас одоо үзэгчид санал болгоул огшаасан. Raid. Raid уу? Тий. Raid 1 2 галзуу. Тэр хоёр бол өстой байхгүй. Ерөнхийдөө Raid гэлтгүү. Яг тэр зүгийн кинонуудын одоо бүгднгийнх нь трүк амар гоё шүү дээ. Зодтолтол тулаантай болоод ирэхээр л хоолойгшаал эхэлдэг. Би чи юу шүү дээ. Marvel-ийн бүр улаан фэн шүү дээ. Тэр Endgame юм дээр чинь бас төгсгөлийн сцен үйлж барайл. Ингээд манай Роберт Дауни Жуниор ингэхэд л гэл ингээл. Би бүр тэцтэй амар үйлжсэн шүү дээ. Тэгээ нэг Infinite War дээр лөө Endgame дээр нөлөө Avengers гэж оруулсан чинь энтэндээс ингээл нэг л гарч шар ус босдог ш тий. Тэгэл шар ус босоол тэгснэ үйлцсэн шүү дээ энд бас. Тэр угаасаа тэр яг найруулагчийн уран чадвар тэр зохиол тий дүрийн тэр уналт бас л тэр үнэхээр тунгийн тааруулж байгаа шүү тий. Marvel ер нь ингээд амар гоё болоод ингээл улам л кинон чанаржаал гараад байсан чинь тэр сая сүүлд юу болж байгаа юм бэ тэр Thunderbolt дээр лөө. Тэг би бүр үзээч юм бэ. Би тэрэн дээр ороод би Marvel-ын кинон дээр анх удаа унтаж үзсэн шин. Гэхдээ бас DC-гээс ялгаатай нь ингээд үргэлж сайжирч явж байгаа ганц удаа унж байгаа юм бол DC ч байнга унждаг шүү дээ. Одоо тэгтээ сүүлд би бас Супермен юу вэ? Тий. Тэгэд угаасаа нэг Marvel-ийн фэнүүд гэсэн ярьж лээ тий. Endgame-ээр ингээд Avengers ингээд дуусж байгаа. Ер нь ингээд Marvel ингээд кино салбарт ингээд яаж ийм гэдэг. Яриалсэн тэгвэл баг тэр үнэн л болж таарж байгаа юм байна. Одоо тэгээд тэрнээс чи хойш Loki-гийн цоврал бүр амар. Тийм шүү дээ. Loki-гийн цоврал ч бас шүүгсэн шүү дээ. Loki-гийн цоврал ч бүр шуугуулаад одоо тэгээд тэрнээс хойш гарч байгаа дахиад зөндөө төлөвлөгдсөн юмуд байгаа шүү дээ. Тэр чинь бүр таймлайн Ant-Man Quantumania ч гэсэн амар л байсан шүү. Тэгээ гол нь жүжигч маань л өөрөө жоох асуудал гарч байгаа. Тийм шүү дээ. Сүүл Doctor Strange тэр бас гоё л байсан те. Нэр бодсон чинь тийм биш шүү дээ. Ер нь ингээд дуу уруулагч байхын одоо voice over хийдэг одоо жүжигчин байхын одоо танд ер нь хамгийн одоо ингээд авч исэн мэдрэмжүүдээс те одоо яг ингээд дуу оруулсан нэг сценыг хүмүүс үзээд юм уу те яг ингээд танд ийм мэдрэмж өгөх тийм сайхан ер нь яг юу гэдэг вэ? Одоо яг мэдхгүй одоо тийм байдаг юм л байх хөө би ч одоо ажил гэдэг үднээс л хийдэг шин. энд нэг л явжлах таны холоо одоо ер нь баг тоохоо өөр дуртай ажил л та. Анх бол амар байсан. Анх би чи ингээд баг явж байгаа газараа ингээд айл майлд орох юм бол ингээд өөрийнхөө дууруулж байгаа киног сувгийн соличоод явчихдаг. Тавьчаад багсаас гэлээ. Тэ. Одоо би за миний дуу орсон кино гарах гэж байна гэл. Ишрүүгээ ахаргач юм хэлжсэн ч юм аа. Тэрнээс нэг надад одоо тийм тохиол байхгүй юм байна өө. Тэгэл ажил юм чинь. Одоо сүүлийн үед юунд дуу оруулж ийн гэдээ надаас асуухад би мэдэхгүй шүү дээ. Хамгийн сүүлд ямар кинонд дуу оруулсан бэ гэхэд би санахгүй байна. Угаасаа зөндөө кино гоохот. Одоо чи баг тоогоо алдсан баг тий. Тий. Хүмүүс ингээд нэг юм үзэж байгаа контентын дээр ерөөсөө реакшн үзүүлдэг. Лайкын дарддаг. Эсвэл subscribe хийхгүй үзээл явдаг. Үзээл гэдэг үү? Subscribe хийхгүй дараал үзээл явдаг шиг. Яадын 2 дээр, яадын мадын дээр ингээл хэдэн 100 мянга үзчихээл хараал гэдэг. Тэгэл байхгүй. Хайц гэдэг. Тэг хэдэн 100 мянга үзсэн мөртлөө зөөхөн лайктай. Subscribe байхгүй.
одоо миний энэ giveaway видеонууд байгаа байхгүй юу. Одоо би чинь CS:GO skins-гээ сайтаа хамтардаг байхгүй юу. Тэгэн гот тэндээс би бас ингээд үзэгчтэй өөрийнхөө үзэгчдэд юунуудыг өгчээ. Айтемнуудыг зарим $130 айтемнууд ингээд бичлэгэн дээрээсээ өгчээ ч юм уу тий. Тэг giveaway шууд комментээр тий. Комментээр өгдөг ч юм уу эсвэл тэр видеон дээрээс нь сонгоод өгчдөг ч юм уу тийм ээ. Тэгэд ингээд өгчээ гэж бодоод за нэг тим үзэлттэй болоод нэг иймэрхүү лайктай болцсон байх юм бол энэ дээр энэ видеог нэг харж байгаад явуулчихна. Эсвэл энэ стримийнхаа төгсгөл. Сая бол стрим болгоныхаа төгсгөл нэг айтем өгөөд явж исэн чинь сүүлдээ харин айтем өгөхгүй мó за тэгвэл гарлаа марлаа гэж дургу. Нөгөө тэгээд гараа зайлаа шүү дээ. Бүр айтем авах гэж үздэг болсон тийм. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр дэлхийн алдарт Doritos брэнд хамтран ажиллаж байна. Нэр та бүхэнд нэг сонирхолтой зүйл дуулгахад Doritos брэнд нь саяхнаас л Монголд албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм байлээ. За тэгээд Doritos чипсээ та бүхэн яг албан ёсны Doritos чипсээ наран BSB, баясах, миний дэлгүүр, Orange болон CU-гийн бүх салбар, Сансар, Carrefour-ийн бүх салбар, Номингийн бүх салбар, GS25-ийн бүх салбараас аваарай. Цаашдаа өөр олон дэлгүүрүүдээр зарагдаж тантай Doritos улмал ойртох нь шүү. За тэгээд Doritos чипсээ идээд подкаста үргэлжлүүлэн сонсороо. Level up-ийг цагууллаа. Level up-ийг цаг нь яг одоо. Doritos-ийн хацас бүр хатгалцлын ихсэл. Doritos-ийн амт бүр адреналин шиг мэдрэмж. Найзуудаа цуглуулад газ шиг халуун хөгжилтэй цайбал дээр газ шиг халуун хөгжилтэй байбасаа. Doritos It's break win. Тэгээд ер нь энэ буруу юм байна гэд. Сюрприз маягаар л идэвхтэйгээс үнд маягаад өгчих юм байна гэд бодсон. Гэтэ энэ яг хүмүүс паразитлахгүй үзчихдэг болчихвол гоё шүү дээ бас юм аа. Бас энэ бас гоё үнцэг байна те. Гэтэ яг энэ ихэнх ютуберуудын л ер нь асуудал ах туу. Одоо жишээ нэг 300 400 мянган хүн үзсэн видео байлаа гэж бодъё те. Тэгэнгүүтэл тэр видеог үзсэн хүмүүсийн зөвхөн 20% нь л саб дарсан байдаг ч юм уу те. Хүмүүс ер нь гэхдээ яагаад тийм харамлаад байдаг юм бол яг нэг тийм харамлдаг хүмүүс байд юм шиг байна те. Манайханд эцэг эхчүүд нь ингэж хэлж байгаа болов гэж бодож байна. Тас лайкны тоо гүйцнэ гэж байдаг юм шүү минийхөө. Хадгалж яваарай. Лайкны тоо гүйцнэ гэж байдаг юм шүү. Юм болгон дээр битгий лайк дараад гүгээд байна. Чи над лайка хүн дээр дараад байваа. Тэ. Эсвэл одоо юу гэдгийг. Энэ юу дагж байгаагаар чинь чамайг хэмжинэ гэдэг чи хитрхи олон юм дагаад энэ юм дагах тоо чинь гүйцэн. Хитрхи олон сувг дагах юм бол ээж чи өнгөрнө. Тэ. Нөгөө ингрээ зуух юм бол ээж өгч чинь, газар сэндэлх юм бол ээж өгч чинь, ширээн дээр суух юм бол өрөнд ороод уусаа ер нь тэ. Нэг ээж юм бол явчих гэдэг штэ тэ. Тийм шиг. Чи хитрхи олон сувг subscribe хийх юм бол ээж чи өгнө шүү. Чи ээжийнхаа толгой залих нү чи юу сап хийсэн ингээд те ээж нараас нь харчаад уцыг харчаад уурлаа. Тиймэрхүү юм байдаг юм болов гэж боддог шүү. Тэгдэг байлгүй те одоо. Тэгжил санагдаж байна те. За. Тэгээд өнөөдрийн маань подкастэнд хүрэлцэн ирж бас хэсэг хугацаанд бас гоё яриа өрнүүлсэн. Танд маш их баярлалаа. Бас биднийг хүндэлж ирсэн маш их баярлалаа. За бас нөгөөж оролцуулсанд баярлалаа. Тэгээд бас зөндөө олон контент креаторууд ютуберууд мундаг хүмүүс өндөө байгаа. Тэгээд энэ дундаас бас намайг онцлоо тоогоод аваад ирсэн бас баярлалаа гэд. Би ч бас яг ингээд удаан жил гэж сонссон үнтэйгээ ярилцаж суух бас надад үнэхээр гоё байлаа. Би чиний төсөөлж яснаас тий өмнө ер нь нэгч уулзж байгаагүй. Тий. Уулзалт. Тэгээ чиний төсөөлж яснаас хэр өөр зөрүүтэй. Чи ер нь намайг яг ямар хүн байдаг вэ гэж бодож. Яг хүмүүсийн ярьдаг шиг гэж бодож байсан. Би ер нь таныг яг Питер Гриффин л гэж боддог байсан шүү дээ. Ер нь яг нэг Питер Гриффинтэй айгүй их ер нь төстэй харизмтай хүн байж магадгүй гэж боддог байсан. Ер нь бол их төстэй л байна. Тэ ер нь тэгжилсэн. Надад бол үнэхээр гоё нөө үздэг Family Guy-ийнхаа гол дүртэй. Энэ яриа өрнөлээ. Хүмүүс яг нийт масс миний тухай хүмүүс ингэдэж ш наг нэг юм жижигхэн намхан бүдүүн дэлгүүрт оронгуудаа юм худалдаж авах та тэр тэдэн тэ ерөөсөө авъя гэдэг худалдаг штэ тэ наа тийм гар байдаг гэж боддог юм шиг байлаа ч жоохон тийм
боловсрал соёл нэмгэн нахаалны те. Нэг тийм нөхөр байдаг гэж боддог юм шиг үлээ. Тэгж боддог хүмүүс нь тийм шүү би. Яа наа тийм биш гэдэг хүмүүс бүгд мэдж байгаа. Годомжинд харалдаад надтай ингээд гар бариа танилцаад зураг хөргөө ахуулаад тодорхой хэмжээнд минут харилцаад өнгөрсөн хүмүүс. Аха таныг буруу удаж исэн биш үү гэж хэлээд өнгөрдөө шүү. Мэдгүй таныг яагаад тэгж бодд юм бол яг нэг дуу оруулдаг юмнуудаас стрим дээрээ би нөгөө нэг хуучин Facebook дээр хийдэг байсан стрим дээрээ чинь тэр байхгүй юу. Ингээд хүмүүс дургу өрөнгөт би зүгээр урдаас нь яг өөрийнхөө бодсон юм шууд хэлчихдэг. Тэгээ зайлшгүй шүү дээ. Нэг стример ингэж ярьж байгаа юм чинь бодит амьдрал дээрээ бүр амар хүн юм байна да. Гэж боддог юм байна л да тий. Стрим дээрээ тэр гаргаж байгаа характер хинч надаар зүгээр ингээд гаргуулахгүй л байхгүй. Манай багийнхны хувьд ч гэсэн би одоо ингээ киногоо уншаад сууж байгаа. Тэнгүүтлээ шууд гараад дэлгүүрээс юм авахгүй яг кино уншдаг шиг зэхгүй шүү дээ. Тэр ундаанаас хоёрыг хэзээш тэгж хэлэхгүй болохоор тэгээ хүмүүс яг ялгаж салахгүй яг л ийм л хүн гэж боддог юм шиг байна тий. За. Тэгээд бараг хоёул цаг гараа ирчихв. Тэг шиг бол. Одоо гэр тарихад нохоо ирэхлээл ихнэр уцаал. Жаргалтай амьдралаа. Орой стрим асаагаал. Тийм мааз хийсэн байхгүй. Найзын даанчаал нэг хоног шоу уучаал яваад атсан чинь. Тэгдэн байраас өлчтэй юм л шүү дээ нохоо ихнэр ирж. Тэрийг постлоо хийсэн чинь манай хүн тэрийг айгуу баярлуулсан. Тэг манайх тэгэхгүй айгуу өөрхөн зөнтэй. Сайныг байхгүй байгаараа сайнны үг байхгүй шүү. Та гэхдээ яа Instagram дээр нэлээд контент хийд юм бэлээ те. Instagram дээр юу? Тэ эхнэр нь контент хийсэн байсан уу? Та орд нэг комент бичсэн байсан. Би нэг сүүл таны Instagram-аас харж байгаа. Цаа чи нэг ингээд видео эдитлээд стори хийгээд ингээд намайг өдөөд идэв байхгүй. Надаа тэр нь гаргах цаг байхгүй. Тэгээч би эдит хийж чадахчгүй. Таны нэг тухайн нэг рeel хийсэн байсан. Тэгсэн чи та доор нэг комент бичсэн байсан. Би нэг сүүл таны Instagram-аас нэг харсан. Ингээд манай хүн юу яадаг байхгүй. Цогтөг тоглоом цогтөг. Тэр баг. Сав гэж цогсон ч л би дөрүрүрүрү гэж сонгодог аян дээр бүжгэлцсэн. Хоккей хийсэн шал мал угац те. Тэр үчлээ ш нэрээ. За тэгээд өнөөдрийн дугаард хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд подкастаа дуусгахаас өмнө одоо танд манай хамтран ажиллагч байгууллага Doritos-ийн сайхан гарын бэлгийг гардуулъя. Би ч одоо өчигдөр Doritos идээ сууж исэн хүн шүү дээ. Одоо миний ард хөрөгчин дотор байж л байгаа. Манай подкастын ерөнхий үйлдвэрч Doritos чипс манай хамтран ажиллаж байгаа. За. Doritos-ийн баярлалаа. Оо ямар хүн юм бэ? Айгу хүнд 100% төмсний чипс чиё гэдээ бас хичээд нугатгай. Хэнийг хараа. Ямар амар их юм бэ? За энийг дуусч байгаа орныхэр нэлээд утга юм байна даа. За тэгээд бас энэ таны YouTube байна. Ямар гоё юм бэ? За ингээд манай подкастын зүгээс яг оролцож байгаа YouTube-ийн контент бүтээгчнэрийнхээ одоо яг хамгийн одоо чухал хайрладаг одоо тий хамаг одоо амьдралынхаа одоо ирч хүч хөдөлмөр хууч нас нь шүү дээ тий таны яг хамгийн ихэнд оруулж исэн 20 видеоны таны YouTube home байна да. Йоо энийг хараа. Яадаг царай. Манай өнөө явж байна. Энд одоо намайг нэг ингээд сонин юм дээр эдитлээ тавиад идэв зураг. За энэ манай Cosa Nostra community, миний жутагийн community. Би энэ community-тэй ингээд 5 жил гаруй зурлаад ста төрснөөс ялгаагүй ахт үнэртэй болцсон. Бага да. Тэгвэл яг л чухал хэсгийг нь л энд хэвлэж өгчтэй. Бид харин ингэж бодсон. Хамгийн сүүлд оруулсан 20 гэхээс илүү хамгийн ихэнд оруулсан 20 видео нь тань дээрээ илүү гоё санагдах байх гэж бодоод. Янз юм байна л. Харин ястаа баярлалаа. Ийм гоё бэлгнүүдийг өгж байна. За тэгээд өнөөдөр хүрэлцээсэнд баярлалаа. Энэ удаагийн дугаар маань ингээд үгээр өндөрлөж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баяртай. За баяртай. Дараа стриминг дээр уулзъя. Зя. Баяртай. Дуусгах.